За ямар ч үйл гэсэн та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр ингээд Монгол одоо улсын хэмжээнд тийм ээ бидний хувьд одоо юу ячаад байна л та. Нэг л тийм сонин гацаанд орчоод байна л та. Юунаас болоод тийм гацаанд орчихвоо гэдгээ одоо бүгд бас бодох цаг болчиход байна. Учир нь за 1990 онд одоо ингээд арчил гараад мэдээж арчилсан намаар ардын нам гэд ээлжлээд засаг байдаг байсан. Тэр үеийн тогтолцоон дээр нэг сайн зүйл байсан. Тэр үеийн тогтолцоон дээр юу байсан бэ гэвэл ажлаа хийж байгаа бол үнэлэхүй ялж болдог. Алдаа гаргасан бол үнэлэхүй ялагдаж болдог. Ийм тогтолцоо байсан. Арчилсан нам миний санджаагаар 1996-аас 2000 онд ард түмний итгэлийг авч чадаагүй. Ерөнхий сайдаа тавих гэж 7 удаа буцаагдаж. Тухайн үед ардчлалын алтан хараацай Санжаа Сэрэнгийн зоригийн ам алдаж. За тэтгэвэр цайлангаа тавьж чадахгүй. Нийгэм бол бүхэлдээ одоо юу гэдгийг хямралтай байсан. Тэгээ мэдээж ардын нам төрөө хямралаас гарган түмнээ ядуурлаас аварна гэд одоо бүтэн ялсан. Бүтэн ялсан. 16 онд дахиад арчилсан нам 12-оос 16 онд өөрсдийнхөө засгийн газрыг унгааж за тухайн үед одоо маш олон тийм шуугаантай пропаганда явж байсан зүг буруу гэхээс илүү. За энээсээ болоод ардын нам бас бүтэн ялсан. 20 онд ковид үед бас ард түмэн ардын нам бүтэн ялсан. Ингээд 19 онд үндсэн хуулийг өөрчлөөд одоо хинч бүтэн ялдаггүй, хинч хариуцлага үүрдэггүй, хэрүүлийн засгийн газар, хэрүүлийн төр, хэрүүлийн одоо улс оронтой болчихоо даа гэж би санаа зовж байгаа. Асуудал нь тэр Нямбатарт ч юм уу, асуудал нь тэр одоо зарим нэгэн одоо хувь хүмүүс байгаа юм шиг. Хамгийн аюултай нь энэ нь одоо би сүүлийн үед ингээд ажиглаад бодоод байхад энэ одоо аль нэг улсын би ямар нэгэн улсын нэр хэлэхгүй. Гэхдээ аль нэг улсын дайсагсан далд ажиллагаа энэ 2004 оноос эхэлсэн биш үстэй гэдэг бодол төрж байна. Би одоо ингээд уншаад ном зохиол уншаа явж байгаа. Жишээлбэл одоо саарал дайнд хэрэглэгддэг хоёр арга байдаг гэдэг юм л та. Одоо саарал дайн гэдэг нь одоо ерөнхийд шууд дайсагнаж, шууд байлдаж, шууд тухайн улс руу одоо цэрэг арим хөдлөхгүй мөртлөө тухайн улсын одоо дотор эсвэл одоо юу гэдгийг террорист ажиллагаа хийх. Эсвэл нууц далд ажиллагаагаар нийгмийн бүтцийг, нийгмийн суурийг, нийгмийн одоо бүхэлд нь ганхуулах гэсэн ийм үйлдэл хүчтэй явагдаад байна уу гэж би бас хардж байгаа. Ерөнхийдөө ингээд бүх шинжүүд бол харагдаад байна л да. Жишээлбэл нийгмээрээ төр засагтаа итгэх итгэлгүй болчихлоо. Энэ Монгол улсад өнөөдөр 126 их хурлын гишүүн байгаа. Мэдээж энэ 126 их хурлын гишүүн дотор мэдлэгтэй, чадвартай, мэрэгжилтэй ард түмнийхээ хайрыг датсан үнэхээр төр шиг төрийн түшээ улс шиг улсын одоо бодлого тодорхойлох хэмжээний хүмүүс олон байгаа. Гэтэл нөгөө талаас зохион байгуулалттай төрийг зориуд одоо ганхуулах гэсэн, бууруулах гэсэн, төрийг үзэн ядуулах гэсэн, төрийн үнэлэмжийг унгаах гэсэн сэтгцийн өвчтөө мэдрэлийн гажигтай шоронгийн ялтан байх зайлшгүй шаардлагатай тийм сонин хүмүүс бас ороод ирсэн байна. Тэр хүмүүс өнөөдөр энэ парламентын нэр хүндийг бол асар их унгааж байна. Хэлж ярьж байгаа үг, хийж ярьж байгаа үйлдэл, хэлэлцэж байгаа асуудал дээр авч үзэж байгаа байр суурь. Энэ нь эргээд ард түмэнд өнөөдөр ямар мэдээлэл, мэдлэг өгч байгаа гэвэл энэ парламент чинь, энэ төр чинь ер нь утгагүй боллоо гэж харагч байна. Сайн Нямбатар Монгол улсын ерөнхий сайд Ням осрын учрлыг тэнийг батсан гэж хэлж байгаа.
За иргэн баасан хүү би тиймэрхүү юм илж болно. Яагаад гэвэл би тангараг өргөсөн ч юм уу, төрийн өмнө хариуцлага өрсөн ч юм уу, хин нэгний өмнө бол үүрэг хүлээс итгэхэд биш. Эрх мэдлээ одоо шилжүүлэх гэж байгаа. Эрх мэдлээсээ эрх мэдэл рүү одоо шилжиж байгаа. Цаашдаа магадгүй эрх мэдлийг авах гэж байгаа. Энэ улс төрд нөлөө бүхий этгээдүүд нэг нэгэндээ жаахан хүндэтгэлтэй хандаж хэлэх ярих үгээ бодож явахгүй бол гадны хүмүүсийн гар хөл болох үедээ гэж санаа зовж. Гадаад орчинд үнэхээр одоо хүнд байж шүү. Сая Америк нэгдсэн улс хятад айлчлаад явлаа. Араас нь 10 хоноггүйгээр Оросын холбооны улс айлчлал хийж байна. Ормузын хоолоо гэж явж байна. Дээр нь энэ одоо их гүрнүүдийн тусдаа бие даасан тохиролцооны геополитик явчих үедээ гэдэг ийм бодол сэтгэл төрж байна. Яг ийм үед нь өнөөдөр ингээд төрийн гадаад бодлогыг тодорхойлох хүмүүс нь гудамжны гэмт хэрэгтнүүд шиг гудамжны үг хэллэг хэрэгэлдсэн утгагүй үйлдэлүүд явагдаж байна. За тэгээ энийг яаж засах вэ гэдэг нэг юм аргачлал байгаа юм л да. Энийг засахад өнөөдөр бодит мэдээллийг түгэх ёстой. Аль нь бодит юм бэ гэж. Хуучин чинь одоо юу гэдгийг ийглийг л үзье да, ийгл арай үний юм ярьдгийн. За үндэсний телевизийг харъя да, үндэсний телевизийн мэдээг харъя да. Төрийн бодлогыг яг төвшин амгалан зөвөр тайлбарладаг. Шар сони яшгүй тэр угаасаа ховж явдгийн. Шар сонд итгэхэд яах вэ гэдэг байсан бол одоо шар хадны галзуучуудын лайвчдын энэ нийгмийг одоо гутаасан, төрийн албыг доош нь хийсэн, ядарсан иргэдийг турхирсан, задарсан иргэдийг загинсан хамгийн утгагүй нь юу гэх юм бол хууль хүчний байгууллагыг өнөөдөр доромжилт доошоо хийсэн үйлдэлүүд бол хавтгаарчлаа. Сая би хууль зүйн сайттай уулзаад хууль зүйн сайдын нэг жишээг сонсоод өөрөө ч бас яг тэр жишээг харж ирсэн болохоор гайхчихлаа. Өнөөдөр Монгол улсад хамгийн нэр хүндгүй, хамгийн хүнд хэцүү, тэгээд хамгийн одоо юу гэдгийг дайралтанд өртөж байгаа ажил бол цагдаагийн албан. Цагдаагийн албан хаагчдыг иргэдэг турхирдаг. Тухайн иргэд нь тавьсан шаардлагыг зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг, хүний эрх гэсэн нэрээр хүнчлэн эрх ярьдаг. Тэднийг ер нь одоо хамгаалах төр засаг байдаг бол өнөөдөр хамгаалаад явмаар байна. Дэлхий дээр цагдаагийн байгууллага шиг нэр хүндтэй, хүч чадалтай, буруу зүйл хийсэн хүмүүс нь айдаг, зөв зүйл хийсэн хүмүүс намайг хамгаалах бодиттой одоо хүмүүс төрийн нь одоо цагдаа минь ирж гэнэ гэд талархдаг. Тийм байдаг байсан чинь өнөөдөр ерөөсөө цагдаагийн дээд түвшнийх нь гэж хэлж болох хүмүүс нь үнэхээр аимшигтай, үнэхээр тийм утгагүй, үнэхээр тийм ёс зүйгүй байдлаар цагдаагийн байгууллагт ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутааж байна. Тийм учраас цагдаагийн байгууллагын одоо хурандаа генералууд та нарын цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөөч. Би өмнө хэлсэн би тоглоогүй штэ. Шаардлагатай бол би энэ цагдаагийн газрын дарга хийя гэж хүртэл хэлжсэн. Цагдаад очиод цагдаа хувцас өмсөөд цагдаагийн мөрдөс зүгээд гэмт хэрэгтээ тэмцгээд байгаа юм биш. Наадын цагдаагийн чинь нэр хүндийг өсгөөд цагдаа нь цагдаа шиг, иргэн нь иргэн шиг эрх мэдэлтнүүд айдаг,
эрүүгийн гэмт хэрэгтнүүд зугтдаг, жичирдэг. Ийм болдог одоо юу гэдгийг системийг гаргаж ирэхгүй бол Монголд өнөөдөр одоо юу гэдгийг төрийн тулах хүч болсон цэрэг цагдаагийн нэр хүндийг гутаанд оромжилсан зохион байгуулалттай. Одоо би түрүү хэлжсэн супрессив гэж нэрлэдэг байгаа. Тэрийг одоо юу гэж орчуулвал зүгээр юм дээ би. Зөөлөн хүчний бодлого гэд нэрлэлцдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг хар хүчний бодлогоор төрийн хүчийг сулруулсан ийм үйлдэлүүд их ажиглагдж байна. Өнөөдөр Монголд гэмт хэрэгтнүүд нь эрэгтэй болчих. Хүн алсан хүн эрэгтэй болчих. Хулгай хийсэн хүн эрэгтэй болчих. Хүчин хийсэн хүн эрэгтэй болчих. Харин тэдэнтэй тэмцэж байгаа хүмүүс нь эрэхгүй болчих. Хинч дураараа ашиглаж болохгүй гэдэг хууль үйлчлэх ёстой. Гэтэл төрийн албан хаагч дураараа ашиглаж болохгүй гэдэг хуультай. Жирийн иргэн бол дураараа ашиглаж болдог гэдэг хуультай. Төрийн албаны хаалгын үүдээр давхиж ороод төрийн албан хаагчдын ажлыг саатуулаад төрийн албан хаагч руу лайв шеэр хийгээл дарамтлал айлгаас сүрдүүлээл нөгөөдхийг нь одоо нийгэм даяараа хулгайчж байсан юм уу юу ч байсан байдлаар яриулаад гүн чинь дэлхийн бүх оронд бидний ярьдаг Америкт хүртэл ихэнх төрийн албан руу орох чинь баг үүдэн дээрээ цагдаатай хувцс хунраа нэгжүүлээд тэгээд зөвшөөрөл мөкшөөрөл аваад үнэлэх бичиг баримтаа үзүүлээд ордог үст. Энэ арай хэтрээд байгаа юм биш үү? Нийгмээрээ өнөөдөр юу вэ гэвэл төрд ажиллах сонирхолтой хүн ерөнхийдөө одоо болиг тал руугаа хандж байна. Төрд ажиллах сонирхолтой хүмүүс яагаад болиг тал руугаа хандж байна гэж хэлээд аваад авдаг цалин байдгүй, ажиллаад нэр хүнд байдгүй. Тэгээ нэг аимшигтай намын цүнх барьсан даргын хажуу зогссон бүкс долоодог худлаа ярддаг. Одоо манай намд ч байна. Бараг дунд сургууль төгсөөгүй мөртлөө намын төв аппаратад орчихсон, намын даргын хажуу зогссон бүдүүн гахаа шиг. Нэг 10 жилийн аятайхан төгсчихөөгүй мөртлөө одоо би дэвтэрдэргүй агентлагийн дарга болно, багтаа. Одоо би их хурлын гишүүн болно. УБ-хэд орцсон. Ардын намд бол битүү байна. Тийм бүр юмтай, сумтай. Ийм этгээдүүд өнөөдөр төрийг бүрдүүлэх гээд байгаа учраас энийг одоо зохицуулах хуулийг уулна эрхэм их хурлын гишүүд яриад хийжэмээр байна. Нөгөө л яриад байдаг хэрүүл уруул хулгай зилгий өдөр болгонд нэгээ хулгай хийсэн, худлаа хийсэн. Одоо би сүүлдээ ингэж ойлгоод байна шүү дээ. Төрийн эсрэг гэмт хэрэг хийх гэжсэн юм биш үсттэй. Жишээлбэл энэ махны үнийг зохиомлоор бий болгоод ард түмнийг уур хилэнгийн асаагаад Сүхбаатарын талбай дээр суулж жагсаал өрнүүлээд тэгээд төрийн эрх мэдлийг эргүүлж өөрсдөө авах гэжсэн юм биш үсттэй. Тийм хүмүүс байгаа бол тэрийг одоо ингээд төрийн нүд чих болсон тагнуулна. Хүний өөрийн ялгаагүй зөв буруу нь хамаагүй тасан зогсоогооч. Баривчлаач. Шийтгэж. Миний үед чи ингээд шоронгоос гараад ирсэн хүнтэй уулзахдаа нүд буруулж, нүүр буруулж хийсэн хэрэгтэй насаараа гимшиж хэлэхгүй үгээ хилээ хаацаж явдаг байл. Одоо ч бурхан минь эх орноосоо урах баг ялтаа этгээд нь өнөөдөр эрх мэдэлтэй, эрх хэмжээтэй эргүү тэнгээ учрлаа чи аятайхан байгаараа гэд бичиж явж шít. Гэхдээ энэ одоо хэвлэл мэдээллийн зарим ажилчдыг, зарим хэвлэлийг одоо стандартчилж болдгүй юм уу? Би бол үнэхээр гайхаж байгаа. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, зөв ч юм уу, буруу ч юм уу нэг юмны араас явдаг. Тэгээд нийгмийг талцуулдаг.
бодит байдлыг одоо юу гэдгийг бодитоор нь гаргаж чаддаггүй. Тэгэл хүмүүсийн тухан дээр 9 шидээр нь янз бүрээр нь ингээд нэр хоч өгдөг. Одоо жишээлбэл би хайж байгаа. Одоо жишээлбэл манай хүүхэд голомтод ажилд орчих юм бол Баясгалангийн хүн болчихно. Худалдаа хөгжлийн банкнд ажилд орчих юм бол Сахалын Эрдэнэ билгийн хүн болчихно. Айгүй бол одоо юу гэдгийг хөрс үхийн хүүхдтэй найзалж ягаад болчихвол тэр нь 10 жилийн өмнө найзалсан уу, 20 жилийн өмнө найзалсан уу, хүн лимчи үерхэд найзлал болиол үз. Тэгэн гут нь наа чи хүргэнийн юм аа. Тим юм аа, ийм юм аа. Наад тэр нэг балаа нөхөр чинь тэгжээ нэгжээ нэгэд нийгмийг талцуулаад байдаг. Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд тэр сумаа зэвсэгт хүчний командлагчийн хувьд өөрөө цэргийн офицер хүний хувьд одоо энийг нийгмийг цэгцлэх ажилд жаахан зоригтой ормоор байна. Хүчтэй ормоор байна. Монгол улсын төрийн тэргүүн та. Яагаад би хүчтэй ормоор байна гэхээр одоо 12 онд л эрүүгийн хэрэг шалгаж ирсэн хүн өнөөдөр 27 гэхэр чи хэдэн жил болж байна. Шүүхээр шийдэгддэггүй. Тэр хүнийг шоронд хий гэж би хэлж байгаа юм биш. Тэр хүний нэрийг одоо цагаатгаач. Саяхан л нүүрсчдийн нэрийг зарлал гэж баахан хүмүүс орилж чарлаад 10 хэдэн хүний нэр гараад ирсэн. Одоо наан чин ардчилсан намаарч тэр ардын намаас ч тэр их хурлын гишүүн болоод шүүхийн хэрэг нь шүүгдэхэ болцсон шүү дээ. Монгол улсын их хурлын гишүүн энэ 126-гийн тална гэмт хэрэгтэн гэж яриад шүү дээ. Гэхдээ энийг одоо цэгцлэх талын юмыг бодож наад энэ ерөнхий прокурорыг дуудаж тодорхой хэрэгүүдээ шүүх рүү явуулж нэр төрийн цэвэрлэж өг гэж хэлмээр байна. Шүүх рүү явлаа гэхээр шорон руу явлаа гэж бодох хэрэггүй шүү дээ. Хүн цагаатаж болдгүй юм уу? Хүн цагаатаж болдгүй юм уу? Хэнийг ч өнөөдөр шүүхээр гин буруудаа тооцоогвол гэмт хэрэгтэн биш гэж боддог байсан бол одоо бүх хүн гэмт хэрэгтэн гэдэг юм нийтлэг ойлголтыг ярьдаг болцсон шүү дээ. Юу болоод байна? Монголчуудаа бид цөөхүүлээ. Энэ жишээлбэл Халтмаагийн Баттуулгын хулгайч гэд бүгд ярьдаг мөртлөө яагаад энэ хүнийг шоронд явагддаггүй юм? Яагаад энийг шалгадаггүй юм? Яагаад энийг шүүхээр шийтгэдэггүй юм? Шалгаж ирсэн хүмүүс нь хөөхөө би одоо нэг мөрдөгчийг санаж байна. Яг хавтас тэргийг нь бариад шалгаад гин бурууг нь прокурорд өгöd нотлохж ирсэн чинь төр эргээд нөгөө нөхөр ажилгүй бол одоо малчин болцсон байл шүү дээ. Мал малалдаг. Гэхдээ та яагаад малчин болцсон юм бэ? Та ядаж нэг дүүргийн мөрдөгч хийж болдгоо мөксөн. Гээгүй ахын айгуул алчих байлгүй дээ. Ах нь одоо тэгж амьдралаараа тоглоод яах вэ? Зүгээр энэ Архангай аймагта үнэ хариулдаг хүн болцоо гэд ингээд сууж ил. Би малчин муухай ажил хийж байгаа юм биш. Мал малахыг муу гэж байгаа юм биш. Зүгээр хийх ёстой хүмүүс нь хийх юм дээр баймаар байна. Мэддэг нь ажилмаар байна. Мэддэггүй суралцмаар байна. Чаддаг нь хиймээр байна. Чаддаггүй нь ажиллаа өгмөр байна шүү дээ. Өнөөдөр энэ улс орныг хамгийн их талцуулж, хамгийн их одоо айдас давтуулж, хамгийн их одоо буруу зөрүү байдалд оруулж байгаа зүйл болвол хардалт, таамаг, ховжив. Би маш тодорхой хэлээд байна. Энэ ховживүүдийг өнөөдөр одоо цэгцлэх цаг болсон юм шүү. Үнэн нь хаана байгаа? Жирийн иргэн баасан хөө төрийн их барьж байгаа эрхэм түшээд ерөнхий сайд их хурлын дарга ерөнхийлөгч эднэр мал энэ одоо асуултанд цэг тавьж байгаа шүү дээ. Тухайлбал одоо энэ мега төсөл дээр байгаа
гэмт хэрэг энэ тэргээл ярьж байна. Авилгалтай тэмцэх газрынхан сая 10-аад хүнийг аваачаад АТГ-гээс баривчлая гэдэг саналыг шүүхэд өгсөн чинь шүүх бараг нэгийг ч баривчлахгүй гэсэн. Гэхдээ тэгээд хорихгүй байгаа тохиолдолд яадгийг нотлох хоромтой устгах нь хорихгүй байгаа тохиолдолд яадгийг ядчил тороолын армаа санхүүжүүлээс уншдаг. Гэмт хэрэгээ нөлөөлнө шүү дээ. Энгийн иргэдэд бол энэ хууль их хатуу үйлчилж байгаа шүү. 200 мянган төгрөгийн хахуйл авсан гэд 2 жил 6 сар ял авсан байна. Гэтэл 20 тэрбумын авилга авсан. 50 сая төгрөгийн хахуйл авсан гэдэг хүн өнөөдөр та нарт яаж амьдрахыг чинь заагаад төрийн ордонд сууж шин. 2 тэрбумын хахуйл авсан туслах нь шалгагдаад өөрөө шалгахдахгүй гэж сууж шин. Энэ зөв юм уу? Монголчуудаа. Ийм болохоор өнөөдөр юу гэвэл энэ 126 их хурлын гишүүдийг бүгдийг нь гэмт хэрэгтэй юм шиг хүмүүс яриад байна. Нэг үхрийн эвэрд оргиход 1000 үхрийн эвэрд оргино гэдэг. Тийм учраас энэ парламентаа цэвэрлэх ажил руугаа орохгүй мүү? Нэгдүгээрт хотоо цэвэрлэх ажиллагаа руу орохгүй мүү? Хоёрдугаарт энэ улсаа цэвэрлэх ажиллагаанд орохгүй мүү? Гуравдугаарт би энэ цэвэрлэгээ хийгээч гэдэг санал тавьж байна. Дээр нь энэ зохион байгуулалттай тороол баг ажилуулдаг, зохион байгуулалттай нийгмийг турхирдаг, талцуулдаг, илт санаатаагаар бусдыг гүтгдэг, бодит байдлыг зориуд мушигдаг ийм этгээдүүдийг яаралтай гормоор асуудлуудын шийдээд явах хэрэгтэй шүү дээ. Одоо энэ гадаадад байгаа хүмүүсээ хизээ авчрах юм бэ? Ялдагдагчаар давтцсан байгаа Ганбаат, Удаан жаргал ингэсээр дараагийнхаа парламентад золгох уу? Дахиад нөгөө хүмүүсээ сонгох уу? Дахиад төмөсний хэрүүл, гурилын хэрүүл ингэ явах уу? Өнөөдөр сая махны үн өслөө. Энэ бол манайханд маш том сануулга боллоо. 90 оноос өмнө Улаанбаатарын хүнсийг тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт намынхан яаж хангадаг байсан бэ гэвэл туурын зам гэж та нар кино үзсэн үү? Малнуудын туурж авчираад Улаанбаатарт нядалгаа хийгээд нядалгаа хийсэн малнуудаа уулын аманд аваачаад цэвдэгтэй газар зойр хийгээд Америктэй газар биш шүү дээ. Тэгээд нөөцийн махаар хангадаг байсан. Нөгөөх нь бас олдохгүй зовдөг байсан. Тэгтээ ямар ч байлээ гэсэн Улаанбаатар хангахгаа явж. Гэтэл би одоо энэ Улаанбаатар хотын дарга захирагч Нямбаатарт нэг санал тавиад ажлыг хийж амжаагүй байхад энэ хогцорчлоо. Би ямар санал тавьсан бэ гэвэл Улаанбаатар хот чинь зөвхөн төрийн албан агчид чинь төрөөс цэрэг, айрам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, яам агентлаг гэдэг энэ төр дээр байгаа энэ хүмүүс чинь ногоогоо нэг намардаа нэг жоохныг хямдраад өвөл хавардаа өвчний өөр болсон. Урдаас хүний баастай, хүний хүүртэй бордоогоор игдсэн хятад ногоо идж байгаа шүү дээ. Энийг боловч үнийн буулгыг гэвэл энэ хадгалах савыг аваатхаа, хадгалах савыг хийгээтгэе, хадгалах саваа та нар бэлдээтгэе гэж гуйгаад байгаа шүү дээ. Ерөөсөө энэ хүнсний хэрэгцээг хангахад хамгийн энгийн арга бол нөөц бэлдэх шүү дээ. Шатхуун дээр нөөц бэлдээч гэж би гişүүн байхдаа зөндөө гуйсан. Ямар ч нөөцийн сав бэлддэггүй.
хідэн аж ахуйн нэгжийг л хардаг, нөгөөдөл нь карманыхаа мөнгөний хэмжээгээр оруулж ирээд эргэлтэнд оруулсныхын дараа эргэж авдаг. Гэтэл бид нэр өнөөдөр юугаараа барьцаалагчаад байгаа. Бид өнөөдөр өөрсдөө дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй бол гаднаас авч байгаа. Эсвэл дотоодын хэрэгцээний үед элбэг байгаа зүйл нөөцлөх хэрэгтэй шүү дээ. Бид ус нөөцлөх хэрэгтэй шүү дээ. Наазах нь. Энэ Улаанбаатар хот чинь өдөр шөнөгүй бороо ордог. Намар бол та нар мэдээ борооны үлрэл шиг үер болдог. Тэгэхээр энэ усыг нөөцлөх говь руу явуул л та тэгвэл. Нөөцлсөн усаа энэ ногоо ургамал янз бүрийн юмнуудаа услал та. Шатхуунаа нөөцөл жишээлхэд хоол хүнсээ нөөцөл тэр тусмаа өнөөдөр хүнсний хэрэгцээг дотоодоо хангахыг бол хүнсний хэрэгцээг нөөцөлж ханганаа. Тарьж биш. Мэдээж тарих нь чухал. Ургуулах нь чухал. Гэхдээ эн чинь монголчин ямар жилдээ 4 удаа ургац авдаг биш. Жилдээ ганцхан удаа л авдаг. Энэ нөөцлөдөг энэ ажил руугаа орвол бид нар үн буuna. Инфляц багасна. Ажилгүйд багасна. Амьдрал дээшлэнэ. Тэгэхээр энэ нөөцлөдөг одоо жишээлбэл бүх юмыг хуульчил бах хэрэгтэй байхгүй. Энэ нөөцийг одоо юу гэдгийг тийм нэг хууль бичиж болдгоо байх та. Идэх одоо юу гэдгийг стратеги ач холбогдол бүхий бүтээгдэхүүнийг нөөцлөх тухай хууль гэдэг. Ингээд нөөцлөөд одоо тийм хууль биччих нэг ч хүн байхгүй. Энэ улсад 2 хүн хууль үйлчилж байгаа гэж би сүүлийн үед өнгөрч хэлдэг болсон. Нэг нь Эрдэнэ чимгийн хууль, тамхины хууль, ашгүй гудамжинд тамхи татгаа болж байна. Хүмүүс өмнөр нь тамхи татвал муухай хардаг болж байна. Ресторан энэ тэнд тамхи татгаа болж байна. Тамхины тусдаа цэгтээр очиж татдаг болж байна. Энэ бол нэг соёл. Нөгөөх нь эрт дэлгэрүүлгийн тухай хууль. Хүмүүс эрүүл мэндэндээ анхаарыг эрт дэлгэрүүлээ гэдэг хуулиар нь орсны ачаар зарим хүмүүс нь хавдар мавдраа эрт дэлгэрүүлээд амиа авалж байна. Энэ шиг нэг амьдрал дээр буусан амьдралд хэрэгтэй хууль батлаад өгөөч. Би сая хууль зүйн сайттай уулзаад маш тодорхой нэг хэдий юм хэллээ. Эрхэм хууль зүйн сайдаа наад эрүүгийн хуулийн дотроо хөнгөн зэргийн зарим хэрэгүүд хоорондоо хохирогчтойгоо ойлголцоо тохиролцсон бол хохирлоо төлдсөн бол ял шитгэлээс чөлөөлдөг энэ хуулийг их тодорхой гаргаад өгөөч гэж хэллээ. Энэ зөрчлийн хуулийн зөрчлийг арилгаад өгөөч гэж хэллээ. Гэр бүлийн хууль хилэлцэж байна. Дахиад гэр бүлийг яаж салгах вэ гэдэг хууль яриад байгаа юм. Амьдрал хүнд болоод ирэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ, аригдалт нэмэгдэнэ. Авгаа хөвгтөө уураа гаргана. Ачаагүй ирчүүд нь янз бүрийн байдалд орно. Тэглээгээд үр хөвгтийг өнчрүүлчихгүй хүн шиг өнөөдөр энэ улсыг бүтэн авч явмаар байна. Энэ улс орны чинь гэр бүл авч явдаг байхгүй. Энэ улс орны чинь гэр бүл авч явдаг байхгүй. Гэтэл өнөөдөр энэ гэр бүлийн хуулийг өнөөдөр хилэлцэж байгаа байдлыг сонирхож байгаач хүн алга ярьж байгаа зүйлүүд нь үнэхээр хэцүү байна. За ингээд лайва өндөрлүүлэх тийшээ хандаад нэг асуудлыг шийдэх 5 санал хэлье. За нэгдүгüүрт нь бол энэ сүүлийн үед Монгол улсад өрнөд байгаа одоо нийгмийг ил бухимдуулаад байгаа ард түмнийг талцуулаад байгаа төрийн албыг үнгүүдүүлээд байгаа ерөнхий сайд, ерөнхийлөгч их хурлыг одоо чадамжгүй мэд харагдуулах гэж улаан одоо пропаганда сурталхуулга хийгээд байгаа энэ асуудал дээр тагнуул тусгаагийн байгууллага онцгойлон анхаарч эв нэгдлийг зохион байгуулалтад бүснүүлэх гэсэн ажиллагааг таслан зогсоож буруутай этгээдүүдийн цагдан хориоч гэдэг
нэг юм саналтай байна. За хоёр дахь санал маань энэ улсын цоорхой төсвийг нөхөхгүй бол цоорхой шуудаанд илэс тогтдгоо. Цоорхой төсөвд амьдрал сайжирдгоо. Татвараараа бид төсвөө хийгээд байдаг. Та нар маань тэр цоорхой төсвийг чинь хулгайлаад идээд байдаг. Тэгэхээр яаралтай улсын прокурор дээр одоо байгаа би санал гаргаж ийн улсын прокурорт хэлж ийсэн. Улсын прокурор маань бас түргэн шуурхай анхаарсан юм шиг байлээ. Тэрний үг гэвэл нийтийн эрх ашгийг одоо жишээлбэл тэр сангуудын хулгай, жишээлбэл нүүрсний хулгай, жишээлбэл тендерийн хулгай, жишээлбэл үнэлэхгүй хөрөнгөцсөн этгээдүүдийн хөрөнгийг нь авах. Тэр хөрөнгүүдийг нь өнөөдөр яаралтай зохион байгуулалтаагаар хамгаалах. Тэгээ буруутай этгээдүүдтэй төрөөсөө энэ их хурлаасаа бушуухан шиг хариуцлага тооцоолаач гэсэн ийм саналтай байна. Тэгээд төрөө цэвэрлээч гэсэн үг бий. Улсаан цэвэрлээч гэдэг ийм хоёр дахь санал хэлж. За гуравт нь энэ улсын одоо за яг ингээд махны үнийг өнөөдөр буулгаж болох баха. Маргааш яах вэ? Дараа жил яах вэ? Тэрний дараа жил яах вэ? Тэтгэврийн мөнгө чинь 500 г маханд хүрэхэргүй хэмжээнд очтлоо өсөж штэ. Ажил хийх нь ажил хийхгүй байхасаа одоо юу гэдгийг дээр болох гээд штэ. Ажил хийхгүй байх нь ажил хийхээсээ дээр болох гээд штэ. Гарч явж байгаа зардлаа нөхөж чадхаа болох гээд штэ. Тийм учраас энийг болиулахын тулд яаралтай нөөцлөх систем, нөөцлөх тэр аргачлал, нөөцийн савуудаа бүлдээч. Ялангуяа Улаанбаатар хот одоо энэ ногоо хадгалах зойрны асуудал дээр одоо шийдвэр гаргаач. Нин даруй шинэ засаг дарганд гараад энэ дээр хамгийн түрүүнд хийх ажлаа энийг гэж ханцуу шумлаа орооч. Энэ бол хоёр дахь одоо миний санал. За гуравт нь хуулийн байгууллагууд одоо жаахан хүчтэй баймаар байна. Ялангуяа энэ цагдаагийн байгууллагын нэр хүндийг өсгмөр байна. Тэднийг хамгаалмаар байна. Авилгалтай тэмцэхийг өнөөдөр ажлыг хийлгэмээр байна. Ажил хийж байгаа тэр мөрдөгчдийг өнөөдөр аюулгүй байдлыг бас хамгаалмаар байна. Дарагт сэрэггүй өнөөдөр худал үнэн байдлаар хуулийн ажил хийхэд нь саад тодгор санаатаа учруулад байгаа зохион байгуулалттай бүлэг санхүүжилттэй тороол айрмуудыг нин даруй зогсоож шүүхийг өнөөдөр шүүх цаг болчиход байна. Би шүүхийг өнөөдөр яагаад шүүгээд байгааг бол Монгол улсын иргэм шудраг шүүхөр шүүлгэх ёстой шүү. Шүүхийг шудраг болгомоор байна. Ингийн тулд тэр авилга албан тушаалын хэрэгээр энэ дуйлаан татсан хэрэгээр цагдаа хорих гэж байгаа асуудал, ял өгч байгаа асуудал та нар боддоо Эрдэнэтийн хулгай эцлэгддэггүй. Яагад гэвэл Эрдэнэтийн шүүх тэдэнтэй карма нэгтчдэг. Өмнө говийн хулгай эцлэгддэггүй. Өмнө говийн шүүгч нар бас тэнд очиж карма нэгтчдэг. Ийм аюултай байдаг учраас энэ авилгалын хэргийг шүүдэг, авилгалын хэргийг хяндаг харьяаллыг нь тусгайлан тогтоодог болмоор уул нь Монгол улсын дээд шүүхийн харьяаллыг тогтоож болно шүү дээ. Улаанбаатарт нь мөрдөчөөд Увс аймгийн шүүхэд очиж шүүлгэнэ гэдэг чинь ямар утга байна? Тэгээ энэ Сүхбаатар дүүрэг дээр очиж одоо юу гэдгийг мөрдөөд нөгөө хүнээ одоо дуудаж байцааж хамаг юмар ээж хулгайг нь тогтооцсны дараа тэр өмнө говьд Эрдэнэтэд очиж шүүлгэх нь ямар хэрэг байна? Тийм учраас хотод 90-ад оны үед бол Төв аймаг Улаанбаатар хоёр дээр л төвлөрөөл энэ хулгайтайгаа тэмцдэг байсан шүү дээ. Одоо болсон чинь зүгээр нэг худлаа хүний ирэх ярьсан нэртэй хулгайч нарын толгойг илээд байгаа шүү. Болоорой. Эрхэм шүүгч нар энэ дээр
одоо юу гэдгийг маш тодорхой ажиллаарай гэж хэлмээр. За тэгээд эцэст нь миний Монголын ард түмэн соргог байгаарай. Сошиал орчинд болгоомжтой андаарай. Зөв бурууг нь өнөөдөр юу гэдгийг ялгаж харахгүй бол зохион байгуулалтаар Монгол улсыг дунд нь хаглан бутгах гэсэн мөрөөдсөн гадны ямар нэгэн хүмүүс байхыг үүсэхгүй шүү. Тэдний гар хөл санаатай болсон ч хүн байна. Санамсаргүйгээр ашиглаж байгаа ч хүмүүс байж болно. Ийм зүйлүүд дээр их одоо сайн хамгаалж харж яваасаа гэж хүсэж байна. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаарай.